Сайн байцгаана уу? Таны өмнө ямар ч ил шарахгүй үзэсгэлэнтэй эмэгтэй цогцос байна гэж төсөөлдөө. Гэвч түүний дотор хинч төсөөлмгүй аимшигт нууц нуугдж байвал яах вэ? Өнөөдрийн бичлэгээр The Autopsy of Jane Doe киног товч бөгөөд тодорхой тайлбарлан хүргэх гэж байна. Кино Виржиниа мужийн Грантам хотын нэгэн энгийн байшинд цагдаа нар аимшигт хэргийн газарт ирж шалгалт хийж байгаагаар эхэлдэг. Байшин дотор олон тооны цогцос хэвтэж, ханаар нэг цус өсөрсөн байхыг хардаг. Гэвч хамгийн сэтгэл сэртхийлэн зүйл нь байшингийн зойрноос харс булагдсан, ямар ч ил харагдах шарх сарвигүй нүцгэн эмэгтэйн цогцос олдсон явдал байлаа. Түүний хэн болохыг тогтоож чадаагүй бөгөөд байшингийн эцдүүдтэй ямар ч холбоогүй байсан тул шериф түүнийг түр хугацаанд Jane Doe гэж үл мэдэгдэх эмэгтэй нэрлэхээр шийддэг. Түүнчлэн байшингаас юу ч хулгайлагдаагүй. Гадны хүн хүчээр нэвтэрсэн уул мөр байхгүй бөгөөд гэр бүлийнхэн нь үхэхээс өмнө гэрээсээ зугтах гэж оролдож байсан бололтой дүр зураг ажиглагдана. Үйл явдал цааш цовцос хадгалах газар үргэлжлэх ба тэнд шүүх эмнэлгийн шинжээч Томми болон түүний хүү Остин нар түлэгдсэн цогцост задлан шинжилгээ хийж явцаа бичиж авч буйтай танилцсан. Томми хүүдээ үхэхийн шалтгааныг хэрхэн тодорхойлохыг заахын зэрэгцээ цогцос бүр өөрийн гэсэн нууцтай байдаг. Харин зарим нь үүнийгээ бусдаас илүү сайн нуудаг гэж хэлдэг. Үүний дараа Остин ажлаа дуусгаад гарах гэж байтал хэн нэгэн түүнийг цочоосон нь түүний найз охин Эмма байлаа. Тэр Остиныг кино үзэх болзоондоо авч явахаар ирсэн ч уг газар сонирхлыг нь татсан тул дотор нь явж үзхийг хүсдэг. Энэхүү Морган эртний жихүүдээс хүргэм уур амьсгалтай бөгөөд Остин энэ газар нь тэдний гэр бүлд 3 үе дамжин өвлөгдөж ивсэн гэдгийг тайлбарладаг. Эмма цогцос хадгалдаг өрөөнд ирмэгцээ нэгийг нь харж болох хэсгийг асуухад Остин аав нь маш хатуу чанга хүн тул болохгүй гэж татгалздаг. Яг энэ үед Томми гарч ирээд хэрв Эмма үнэхээр нухацтай тоглоом давхуу хийхгүй байх юм бол зөвшөөрнө гэж хэлдэг. Ингээд Остин нэгэн цогцыг гаргаж ирэхэд шагаанд нь жижиг хонх уйсан байхыг хардаг. Томми үүнийг тайлбарлахдаа дээр үед хүн үнэхээр үхсэн үү? Эсвэл зүгээр л комд гүн ухаан ард гитэнд орсон уу гэдгийг ялгахад хэцүү байсан тул энэ аргыг хэрэгэлдэг байсан гэдэг. Одоо цагт дэвшилтэд технологи бий болсон ч Томми хуучинсаг үзэлтэй нэгэн тул энэ озомжллыг дагах дуртай аж. Үүний дараа хосууд болзоондоо явахаар шийдсэн ч цахилгаан шат руу очих үед шериф нэгэн цогцос авчирч байхтай таарна. Остин аавдаа туслах хэрэгтэй болов уу гэж бодоод үлдэх гэсэн боловч Томми түүнийг зүгээр явж цагийг сайхан өнгөрүүл гэж хэлдэг. Гисэн хэдий ч Остины сэтгэл нэг л тавгуудна. Учир нь маш чухал хэрэг биш л бол шериф ийм орой энд ирэхгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Тэр найз охиноосоо уучлагдахгүйгээд шин гарах үзүрийг үзхийн тулд орой 11 цагт буцаад ирэхийг хүсв. Эмма мэдээж уурсан ч эцэст нь түүний нөхцөл байдлыг ойлгон явдаг. Энэ үед шериф нөгөөх Jane Doe-ийн цогцыг авчирсан байх ба түүнд ямар ч бичиг баримт хурууныхээ байхгүй байдаг. Яг энэ мөчид Томмигийн тэжээвэр муур гинт юу ч юм руу архиж эхлэхэд уг нь түүнийг цааш явуулдаг. Шериф тэр байшинд юу болсон талаар өөрийн таамаглалаа хуваалцсан ч энэ нь зөвхөн зүүн совин дээр л суурилсан байв. Тэр тэндээс 4 хүний цогцос олсон бөгөөд тэднийг хооронд нь хэрхэн холбох учраа олохгүй байлаа. Тиймээс маргааш хэвлэлийнхэнд хариулт өгөх ёстой тул өглөө гэхэд энэ эмэгтэйд чухам юу тохиолдсныг олж мэдхийг Томмигоос хүсдэг. Шерифийг явсны дараа аав хүү хоёр задлан шинжилгээний ажлаа эхлүүлдэг. Өвгөн бүх үе явцыг бичиж эхлэх бөгөөд задлан шинжилгээг 4 үе шаттай хийн гэдгээ дурддаг. Гаднах үзлэг, зүрх болон уушхины шинжилгээ, хоол боловсруулах эрхтний шинжилгээ, тэгээд эцэст нь тархины шинжилгээ. Үүний дундуур тэд радиогоор ойрын өдрүүдэд цаг агаар сайхан тэнгэр цэлмэг байна гэсэн мэдээг сонсдог. Дараа нь Остин уг цогцыг 20-30 насных болов гэмээр харагдаж байгааг мөн арьс нь ямар ч хөхрөлт сорив байхгүй бүрэн бүтэн байгааг тэмдэглэн хэлнэ. Тэд түүний бүхэлдээ саарал босон нүдийг нээж үзэхэд Томми ийм зүйл хүн үхээд олон хонсон үед тохиолддог. Гэтэл энэ эмэгтэй дөнгөж сая үхсэн мэд шинхэн харагдаж байгаа тул энэ нь боломжгүй зүйл гэдгийг онцолдог. Үн түүний бугуй болон шагаан бүрэн хугарсан байсан ч гаднаа ямар ч гэмтлийн шинж тэмдэггүй байдаг. Тэд цаашлаад бүсгүйн хумс болон үснээс зөвхөн хойд зүгтэл байдаг хүлэр гих органик бодисын үлдэгдлийг олдог.
Тэд түүний амийг ангаалгахдаа хөлийг нь зэрлэгээр огтгож авсныг хараад цочирдцгооно. Томми удалгүй түүний нэг шүд дутуу байгааг анзаарч хитгэн хормын дараа амны гүнээс нь нэгэн хачирхалтай утас татаж гаргаж ирдэг. Тэр Жэйний энзэг эрхтнийг шалгаж үзээд тэнд зориудаар үүсгэсэн олон зүсэрт байгааг олж хараад мэл тайхна. Ингээд тэд дотор эрхтний үзлэгээ эхлүүлэх үед гэр их гинт анивчиж эхэлдэг. Дараа нь радиогоор хачирхалтай чимээ гарах ба эмэгтэй хүний хашгирах дуутай холигдсноо. Зүрх сэтгэлээ нээж нарны гэрлийг оруулаач гих хуучны дуу явж эхэлдэг. Томми түүний биеийг зүсгэд маш их хэмжээний цус садран гарсан нь юр бусын зүйл байлаа. Тэд мөн бүсгүйн бэлхүүс байгалийн бус нарийнхан байгааг анзаардаг бөгөөд Томми үүнийг корсетийг удаан хугацаанд зүүснээс болсон байх гэж тайлбарладаг. Остенд энэ нь хачирхалтай санагдаж, ийм төрлийн хувцас хэдэн зуун жилийн өмнө модноос гарсан шүү дээ гэдгийг онцолдог. Томми түүний цээжний хөндийг нээх үедээ уушх нь тэр жигтэй харлаж түлэгдсэн байхыг хараад цочирддаг. Хүн 30 жилийн турш өдөрт 10 хайрцаг тамхи татсан ч уушх нь ингэтлээ гэмтэхгүй гэж тэр хэлнэ. Ийм төрлийн гэмтэн зөвхөн 3-р зэргийн түлэг битийн үед л үүсдэгч бүсгүйн биеийн гадна тал ямар ч өөсөвгүй бүтэн байгаа тул энэ нь боломжгүй мэт санагдана. Дараа нь Томми түүний зүрх болон бусад эрхтнүүдийг шалгаж үзэхэд тэдгээр нь зүсэгдэж маш хүнд гинцэн байлаа. Дотор эрхтнүүд нь ингэтлээ гинцэн байхад гадна тал нь танигдахын аргагүй болтлоо зэрэндэрлэгдсэн байх ёстой байв. Аав хүү хоёр учрыг нь олж ядан гайхширч байх зуур гадаа хүчтэй аянга цахилгаантай шуургадэгдэж гэрэл дахин анивчдаг. Яг энэ мөчөд гаднаас гинт чимээ гарах нь тэдний анхаарлыг татаж Остин шалгахаар гардаг. Тэр эхэндээ ямар нэгэн содон зүйл олж хараагүйч удалгүй үл таних эмэгтэй хүний дүс харагдаад тэр дороо алга болчихдог. Айд сандарсан залуу түүнийг хайхаар шийдэх бөгөөд энэ хооронд дотор Томми задган хийж байхдаа Жэйнигийн ясанд гараа санамсаргүй зүсчихдэг. Харин өөр газар Остенд агааржуулагчдын хоолойноос чимээ гарах нь сонсогдно. Тэр агааржуулагчийн тагийг нээх үед сандал нь хөдөлж доош ундаг. Яг энэ мөчид аав нь бас хурж ирэх бөгөөд Остен агааржуулалтын хоолойг дахин шалгахад муур нь өвдсөндөө шаналн тийчиж байгааг хараад цачирддаг. Тэр амтныг гаргаж авахдаа цус нүжиндөө хожилдон маш хүнд шархацсныг нь анзаарна. Энэ байдал Томмигийн сэтгэлийг маш их өвтгсөн тул тэр хөөрхийн амтныг золлонгоос нь салгахаар шийдэж хүзүүг нь хохлон хөнөөдөг. Томми хайртай тижээвэр амтнаа шатаах зоохонд хийж хүүгээсээ өөрийг нь түр ганцааранг нь үлдээхийг хүснэ. Удалгүй Томми задлан шинжилгээний өрөөнд буцаж ирэн ажлаа үргэлжлүүлж тэд 3 дугаар үе шат руугаа шилждэг. Остен аавыгаа сэтгэлээр унсныг анзаарч сэтгэлийг нь уудлахыг хичээсэн ч Томми өөрийгөө зүгээр гэж тайвшруулна. Дараа нь биеийн эдийг зүсэж байх үедээ Томми дотроос нь цэцэг осон нь тэднийг хоёуланг нь цочирдуулдаг. Тэр номоо гаргаж ирэнд харахад уг цэцэг нь хүчтэй саажилт үүсгэгч үржилгээтэй жимсэн гих өвс болохыг орж мэднэ. Энэ нь түүний дотор эрхтнүүдийн өрөвслийг тайлбарлаж байсан бөгөөд уг цэцэг зөвхөн хойд бүс ноторт уруудаг тул Жэйнийг тэндээс гаралтай гэдгийг баталдаг. Дараа нь тэд радиогоор шуург ирж байгаа тухай мэдээг сонсоход Остен аавда ажлаа маргааш өглөө дуусгахыг санал болгодог. Гэвч өвгөн өглөө гэхэд шерифт тайлагнах ёстойгоо сануулна. Заавал өнөөшин дуусган гэж хатуу зүтгэн. Ингээд тэр хоёр задлан шинжилгээгээ үргэлжлүүлж байгаад түүний бие дотроос дахин нэг хачирхалтай зүйл олсон даауны өөдөс байв. Гэтэл цочирдм нь уг даавын дотор хүний шүд ороосон байлаа. Тэд даавыг шинжлэхэд энэ нь Ром тоонууд болон хачирхалтай тэмдэгтүүд бичсэн хуучны оршуулгын даав болох нь тогтоогдно. Остен өмнө нь бүсгүйн амнаас татаж гаргасан утсыг шалгаж үзээд энэ нь мөнөөх оршуулгын даауны утас болохыг орж мэднэ. Тэгэд олсон шүдээ буцаагаад бүсгүйн аманд хийж үзэхэд унсан шүднийх нь оронд яг таарч байлаа. Тэр аимшигтай зүйлийг ухаарав. Хэн нэгэн түүний шүднүүдийг сугалж аваад дааванд боож хүчээр залгиулсан байжээ. Оршуулгын дааван дээрх тэмдэгтүүд ямар нэгэн харгас зан үйлийн шинжтэй зүйлийг игпиж байсан тул Остен түүнийг хүнээр тахил өргөх зан үйлийн золиос болсон байж магадгүй гэж дүгнэдэг. Удалгүй радиогоор аюултай шуурганы талаар дахин анхааруулга явж энэ удаад тэднийг тэндээс гарах ямар ч боломжгүй болсныг сануулна.
Гэнт нөгөөх зүрх сэтгэлээ нээж нарны гэрлийг оруулаач гих дуу дахин явж эхлэхэд санаанд зовсон Остон явцгаая гэж санаж болгосон ч аав нь түүнийг үл тооно. Ингээд Томми Джейний арсыг хоолох үед тэд дааван дээр байсантай ижил аимшигт тэндэгтүүд арсны дотор талд нь шивээстэй байхыг хараад хүсчихдэг. Яг энэ үед гинтийн зүйлс болж гэрэл онторно. Остон гэрлээ хордон асаахад цогцснууд хадралдаж байсан шүүгэнүүд бүгд хоосон байгааг хараад хоёул айц давтна. Энэ мөчөдөл Томми сая нэг хүүгийнхээ үгийг сонсохоор шийдэж тэд тэр газраас яаралтай зугтахаар болдог. Гэвч харамсалтай нь гарах хаалгыг том мод унаж хаасныг тэд олж мэдснээр тэндээ гацхан тэр. Остон тосломж дуудахаар оролцсон боловч утас нь огт сүлжээгүй босныг анзаарна. Тэд суурин утас байдаг арбан тасалгааны өрөөлөг гүйн орж хаалгаа дотроос нь түгждэг. Томми цагдаагийн хилцс рүү залгаж шерифтэй ярих гэсэн боловч цаад хүн нь түүний хэлж буйг огт ойлгохгүй байсаар дуудлага гинт тасарна. Тэртээ хонх дуугарах чимээ сонсогдох үед нөхцөл байдал улам дордож ямар нэг аимшигтай зүйл болж буйг илтгэнэ. Тэгэд Остон хаалганы доогуур загсраар харах үед нэгэн хүл байхыг олж хардаг. Цогцос гэмээр нэгэн зүйл хаалгыг онгойлгохоор хүчтэй нүүдэж эхлэх бөгөөд тэр хоёр азар амжиж хаалгаа юмар хааж хаарт хийж чаддаг. Нүдэх чимээ зогссны дараа Остон энэ бүхний ард Джейн байгаа гэж бодно. Учир нь түүнийг шинжиж эхэлсэн цагаас л энэ бүхэн эхэлсэн. Харин шинжлэх ухааны хүн болох Томми ийм онолд итгэдэггүй бөгөөд тэр эмэгтэйг зүгээр л нэг цогцос гэж зүтгэнэ. Дараа нь Томми их хэмжээний цус их гарч буй бугууны шархаа цэвэрлэхээр угаалгын өрөө рүү орно. Гэтэл тэр шүшүүрийн хүшгний цаана хөдөлгөөн гарахыг сонсож Остонч бас тэнд сүүдэр харагдсныг анзаарах болгоч. Томми хүшгийг нээхэд цаана нь юу ч байсангүй. Гэвч гинт үл үзэгдэх хүч түүнийг татаж хаалгыг тас хийтэл хаачхан тэр. Томмиг нөгөөх үл үзэгдэх хүч хан мөргүүлэн шидэж байх үед түүний нүдэнд саарл нүдтэй түлэгдсэн цогцос үзэгдэнэ. Удалгүй Остон хаалгыг эвдэн дотогш орж ирж чаддаг. Тэр Томмиг босготон туслах ба өвгөн дөнгөж сая юу харснаа хүүдээ хэлнэ. Тэр одоо л энэ бүхэн Джейний хийж буй зүйл гэдэгт итгэж цаашид яах ёстойгоо тайхна. Тэр хоёр удалгүй задлан шинжилгээний өрөөнд буцаж ирээд Джейнээс гаргаж авсан дотор эргэтнүүд нь аль хэдийн муудаж ялзрах шатандаа орсныг хараад сочирдно. Энэ нь яг л түүний бие дотор байхдаа эргэтнүүд нь муудахгүй хадвагдагдж байсан мэт сэтгэлдэл төрүүлнэ. Тэд түүнийг устгахын тулд чандарлах зуух руу аваажхаар шийдсэн ч гинт хаалга өөрөө савгдан хаардаж төгжигдчихв. Айд сандарсан Остон хаалгыг эвдэж онгойлгохоор улайран зүтгэж арай гэж нүх гаргаж чадахч нүхээр хартал цаана нэг цогцос байхыг анзаарна. Тэвчээрэн барагдсан Остон Джейний цогцос дээр шатхуун асгаж Томми гал тавина. Хажирхалтай нь гар түүний биеийг огт шатаахгүй. Харин ч эсэргээрээ гал өрөөгөөр нэг тахаж тэдний камер, гэрэл зургууд болон өдийг хүртэл хийсэн бүх судалгааны ажил нь шатаад устгаж өгөө болно. Томми гал унтраагч шүүрэн арж галыг унтраасан ч Джейний цогцос ямар ч гэмтэхгүй бүрэн бүтэн хിവэр үлдсэнийг хараад хоёул цочирдон Джейний цогцсыг ширтэнэ. Түүнийг устгаж чадахгүй гэдгээ ойлгосон тэд цахилгаан шатаар гарч явахаар шийднэ. Гэвч яг очихын даваан дээр хифтний хаалга гинт өөрөө хаагдчихна. Нэг цогцос тэднэрүү дөхөж явааг хараад байдал бүрч дордно. Азар лифтний хаалга онгоож тэд орж амжигч хаалга нь гүйцэд хаагдсангүй. Цогцос яг хаалганд тулж ирэх үед Томми сүхээр толгоор нь хүчтэй зогтөг. Гэтэл хэдхэн хормын дараа эмэгтэй хүн гинших чимээ сонсогдож Остон хартал болзоондоо түүнийг авахар ирсэн Эма үхлүүд хөвтөж байхыг хараад айдас давтна. Хөөхий залуу уйлж эхлэх ба удалгүй лифт ажиллаж эхлэхэд Томми ой гашууд автсан хүүгээ дагуулна дотогш ордог. Гэвч удалгүй лифт дахин гацаж тэд гацсан байдалтай харагдана. Тэр хоёр маш их сэтгэл санаагаар унаж шаналх ба Эмагийн үхэлд өөрсдийгөө буруутгана. Өөр газарт шатаах зуух гинт өөрөө асах ба энэ үед аав хүү хоёр Джейн яагаад тэднийг одоо болтол алаагүй байгааг гайхна. Остон магадгүй тэр биднийг зовоохыг хүсэж байгаа байх гэж таамаглана. Түүнийг зүсэх болгонд тэр болиудахыг орогдож байсан нь яг л тэднийг ямар нэг зүйлийг олж мэдээсэ гэж хүсэхгүй байсан мэт санагдана. Үүний зэрэгцээ шатаах зуух хид халж аюуртай хэмжээнд хүрч өрөөгөөр гутаа тахаж эхэлдэг. Остон аавдаа буцаж очиод үххийн шалтгааныг нь олж мэдхийг санал болгоно. Ингүүл түүнийг хэрхэн зогсоох аргыг олж магадгүй гэж үзнэ. Коридор руу буцаж ирээд Томми Эмаг бүтээлгээр хүчиж
Орчин тойрон утаагаар дүүсэн тул хоёул арай ядан урагшлана. Гинт үл үзэгдэх нэгэн Томми руу дайрч Остинд зөвхөн юм зүсэгдэх болон хашгирах чимээл сонсогдно. Гэвч тэрээр аавдаа тусалж чадах ба тэд хамтдаа задлан шинжилгээний сүүлийн үе шат болох тархийг нь нээхээр өрөөндөө буцаж орно. Томми ажиллагааг эхлүүлж удалгүй тархинаас нь эдийн дээж тасган авна. Микроскопоор харахад тархины эсүүд нь бүрэн идэвхтэй байгааг олж мэдээд тэд үнэхээр цочирдно. Энэ нь түүнийг одоо ч амьд байгаа гэсэн үг байлаа. Тиймээс тэд ямар нэгэн далд ертөнцийн хүч түүнийг ийм байгалийн бос төлөвт барьж байна гэж итгэнэ. Остин даун дээрх тэмдэгтүүдийг дахин нэгтэлж үзээд удалгүй Левит номын 20-27 гэсэн Библийн ишлэл болохыг тогтоодог. Тэр мөн даун дээрх Ром тоонууд нь 1693 гэсэн тоог илэрхийлж буйг олж мэднэ. Энэ зуур Томми Библийн ишлэлийг шалгахад үхэгсдийн сүнстэй харилцдаг эрэгтэй эсвэл эмэгтэй хэн боловч цаазаар ахуулах ёстой гэсэн байлаа. Удалгүй тэд уг цогцос одоо цагийнх биш, харин бүр 17 дугаар зууны зүүн хойд шинэ Англиас гаралтай болохыг ойлгоцгооно. Энэ цаг үед Салемийн шулмын ангуйчлал явагдаж байсан бөгөөд олон гим зэмгүй эмэгтэйчүүд охидыг шулам хэмээн буруутгаж цаазалж байжээ. Томми шулам гэдэг зүйл бол ердөөл домог яриа. Тэр үеийн охид бүгд гим зэмгүй бөгөөд хилс хэрэгээр гүтгэгдсэн гэж зүтгэнэ. Тэдний ихэнх нь дүүжлүүлж эсвэл түүдэг галд шатаагдсан байдаг ч Жейн маш хэрцгийгээр тамзагдж тэднээс ч дор хувь тавиланг туулсан бололтой байр. Остин марадгүй тэд түүнийг эхлээд энгийн аргаар алах гэж оролцсон ч үхэхгүй болохоор нь аргаа бараад ийм аимшигтай аргуудыг хэрэглэхэд хүссэн байж болзошгүй гэж таамаглана. Яг энэ мөчид Томми нэгэн жихүүдээс хүргэм онол дэвшүүлдэг. Түүнд хийсэн тэр бүх харгас зүйлс нь эцэстээ гим зэмгүй энгийн охиныг санамсаргүйгээр жинхэнэ шолон болгон хуургасан байж магадгүй гэж хэлдэг. Тэднийг Жейнийг зүсэх үед тэр бүгдийг мэдэрч байсан бөгөөд одоо тэр өвдөлтөө тэдэнд ч мөн мэдрүүлэхийг хүсэж байгаа тул тэднийг өхүүлэхгүй амьд байлгаад байгаа хэрэг гэж тэр тайлбарлана. Томми гинцэн хавиргаа харуулхад яг өнөөх зан үлийн тэмдэгтүүд арьсан дээр нь сийлэгдсэн байх ба энэ нь түүний өшөөгөө авах арга байж магадгүй гэж таамаглана. Тэгтэл гинт хүчтэй хаалга нүдэж эхэлдэг. Энд Томми Жейнийг ярьж чадахгүй гэдлээ хүлээн зөвшөөрч түүнд дахин тэмцэхгүй гэдгээ хэлнэ. Харин хүүг нь битгий гимтэйгэж гэж гуйдаг. Удалгүй хаалга нүдэх чимээ зогсох боловч Томми тисхийн аргагүй өвдөлтийг мэдэрч эхэлнэ. Төд удалгүй түүний бугуй болон хөл нь хугарч эхэлдэг. Үүний зэрэгцээ Жейний бие гинт эдгэрч буцаад хэвийн байдалдаа орж эхэлнэ. Түүний нүд аажмаар хэвийн өнгөтэй болох үед харин Томмигийн нүд түүн шиг саарл өнгөтэй болж хувирна. Өвгөн энэ аимшигт өвдөлтийг тэсвэрлэж чадахгүй тул хүүгээсээ өөрийг нь дуусгаж өгөхийг гуйна. Айж балмагдсан Остин дургуутсан ч эцэст нь зөвшөөрдөг. Маш их хэцүү байсан ч аавыгаа хутгарна. Аав нь тэр дороо амьсгал хурааж, хөөрхий залуу уйлж, сэтгэл санааны гүн цочгилд ором үлдэнэ. Хэдхэн хормын дараа гэрэл гинт асч, бүх зүйл хэвийн байдагтаа орсон мэт санагдана. Радио асч, яг энэ үед Остин гаднаас шерифийн дууг сонсоод хаалга руу гүйм очив. Шериф ор хаалгыг хаасан модыг тайрч байгаагаа хэлээд хаалгыг дотроос нь онгойлгохыг түүнээс хүснэ. Остин онгойлгох боломжгүй гэдгээ хэлтэл шериф гинт нөгөө хуучны дууг дуулж эхлэх нь түүнийг үхтэл нь хайлгана. Энэ нь хөөрхий залуугийн эцсийн найдварыг тасалж тэр үүнийг жинхэнэ шериф биш, харин Жейний үүсгэсэн хий үзэгдэл болохыг ойлгоно. Тэгээд эргээд харахад аав нь түүний өмнө зогсож байх бөгөөд Остин хараад цочсондоо доошоо унснаар үхдэг. Маргааш нь цагдаа нар аимшигт үхэхийн хэргийн газарт шалгалт хийхээр морг дээр ирдэг. Шериф энд юу босныг ойлгохгүй гайхах ба яг л өмнөх хэрэг шиг гадны хүн хүчээр нэвтэрсэн ямар ч улмөр байхгүйг олж мэднэ. Түүнчлэн радиогоор нартай сайхан өдрүүд дөрөвдөх өдрөө үргэлжиж байна гэж зарлах нь аав хүү хоёрт тохиолдсон тэр их шуурга зөвхөн хий үзэгдэл байсныг игчлэнэ. Хамгийн хажихалтай нь Жейний цогцос яг л задлан шинжилгээ огт хийгдээгүй мэт бүрэн бүтэн хിവэр үлдсэн байлаа. Нэгэн офицер түүний цогцыг ойролцоох өөр морг руу шилжүүлэх санал гаргасан ч шериф энэ асуудлыг өөр хэн нэгэнд өөрүүлэхийн тулд цогцыг өөр тойрог руу явуулах тушаал өгнө. Киноны төгсгөлийн хэсэгт
Нэгэн офицер Жэйний цогцыг тээвэрлэн явж байхдаа радиогоо асаатал нөгөөх жихүүдээс хөргөм. Зүрх сэтгэлээ нээж нарны гэрлийг оруулаач гэх дуу их шиглэж эхэлдэг. Энэ үед машины бүхээгт байх Жэйний хөлийн хуруу хөдөлж, хонхны зэвүүн жингэнэх чимээ агаард цуурайтхан жинхэнэ аимшиг дөнгөжл ихэж буйг ихбэгснээр кино төгсдөг. Илүү олон сонирхолтой киноны туршлагыг цаг алдалгүй хүлээн авахыг хүсвэл манай сувагт subscribe хийж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн бичлэг таадагдсан бол лайк дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.